UB Food Festival 2026 олон улсын хоолны өдрлөг эхэллээ. Сайн мэцхан үзэгчтэй мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамптын Басансар ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Сенери Кавагучи Улаанбаатарт дэлхийн шилдэг бөмбөрчдийн нэг Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглолоо. Онцгой байдлын албанд 22 нохой үрэг гүйцэтгэж байна. Хуулийн хурдны замын байгаль орчны үнэлгээг хийхдээ асар хариуцлагагүй ханджээ. Боловсролын салбар цалингийн энэг сүлжээтэй болно. Морин хуурын дөрвөл төрийн сойрхол төвчмийн зохиолчдын бүтээл синематик тайлбар танин мэдхийн тоглолт. Улаанбаатар хотноо пүрэв гарагт Монголын нийслэлд урд өмнө болж байсан тоглолтуудаас онцгой магадгүй тод гялалтсан бөмбөрийн шоу болж өнгөрлөө. Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа дэлхийн шилдэг бөмбөрчдийн нэг Сенери Кавагучи тоглосон юм. Энэ үйл явдлын сурвалжлагаатаа бид аль болох үгийг цөөлж хөгжмийн эрхийг түлхүү шингээхийг хичээлээ. My most favorite drum set is The Phoenix from Yamaha. Энэ бол Сенери Кавагучи их орон Японд олон цохилтын гүнж хэмээн алдаршсан авьяаслаг уран бүтээлч. Тэрээр ердөө 5 настайд анх бөмбөрийн ард суусан нь санамсаргүй учрал байжээ. Аав нь электрон бөмбөрийг тоглохын тулд бус харин дотоод бүтээц ажиллагааг нь ойлгохоор гэртээ авчирсан нь бяцхан охины хувь заяаг шийдсэн байна. Өдгөө 29 настай Сенери Кавагучи дэлхийн шилдэг бөмбөрчдийн игнэнд 109-оор бичигдэж байна. Сенери өнөөдөрч яг л сургуулийн сурагч мэт харагдана. Гудамжинд тааралдвал энэ эмзэгхэн бүсгүй хөгжмийн зэмсгээс ийм хүчрхэг тасралтгүй урсах мэт аялгау гаргаж чадна гэдэгт итгэхэд бэрх. Гэвч тэр анхны харцаар төсөөлөгдөх бөмбөрийн Ванесса Мэй огтхон ч биш. Тэр шоу хөөцөлдөж гадаад төрхөө тоглолтын хэв маягтайгаа зориуд эсрэгцүүлэхийг зорддоггүй. Жинхэнэ мэрэгжлийнхэн түүнийг энэ биш харин ур чадвар хөгжимд хандах жинхэнэ мэдрэмжийн төлөө хүндэтгдэг юм. Глядя на нее, кажется, что она очень хрупкая маленькая девочка. Түүнийг харахад түүлийн эмзэг бяцхан охин шиг нарийнхан жижигхэн гартай мэт санагдана. Гэвч гаргаж буй дуу авааны хүч эрчим нь бүр надаас ч илүү үнэхээр гайхалтай. Сенеритэй Улаанбаатарын нэгэн тайзнаа хамтран тоглохыг Монголын шилдэг хөгжимчид нэр төрийн хэрэг хэмээн үзжээ. Алдарт алтан ураг хамтлагаас эхлээд. Домогт Баян Монгол хүртэл. Харин алдарт рок хамтлаг харангийн хөгжимчин гавьяач жүжигчин нэмхийн пүрэв таштай Сенери тайзан дээр жинхэнэ баатал өрнүүллээ. Тоглолтын дараа бидний хандсан үзэгчдийн дийлэнх нь сэтгэгдлээ үгээр илэрхийлж чадсангүй. Бараг бүгдээрээ эрхий хуруугаа өргөн бишрэл дүүрэн уулга алтхаас хэтэрсэнгүй. Тэдний сэтгэгдлийг тайзны эргэн тойронд үүссэн нэгт хүрээнээс тодхон харж болно. Оройн гол баатрыг гарын үсэг хамт зураг авах хүсэлтэй хүмүүс бүчин авсан байлаа. Гэсэн ч дараах сэтгэгдэл бидний хувьд онцгойлон анхаарал татгүйц санагдлаа. Первая мысль, которая меня посетила, это о том, что Надад төрсэн анхны бодол гэвэл дууны утга санааг үг илэрхийлж харин уур амьсгалыг хөгжим бүрдүүлдэг гэсэн ойлголт байлаа. Миний бодлоор харин энд бол зөвхөн уур амьсгал нь өөрөө оршиж утга агуулгыг нь хүн өөрөө дотроо бүтээх хэрэгтэй болдог юм байна. Тиймээс үнэхээр өөрмөц мэдрэмж төрсөн бүх зүйл маш их таалагдлаа. Ийм тоглолтод илүү олон удаа ирж байх хэрэгтэй юм байна гэж бодогдсон. на мысль, что надо на такие концерты ходить, скорее всего, почаще. Төсөөлөх чадварыг хөгжүүлдэг гэж юу? Тийм ээ. Мэдрэлийн холбоосууд илүү идэвхтэй ажиллаж эхэлдэг юм шиг санагдсан. Товчхондоо ийм л сэтгэл төрлөө. Вот как-то так.
Ингээд эрхэм үзэгчтэй сайхан хөгжим сонсож чанартай телевиз үзэн улам ухаалаг ад жаргалтай байгаарай. Сергей Тучков, Ice Global. Онцгой байдлын албанд 22 нохой Улаанбаатар хот болоод 21 аймгийн хэмжээнд алба хааж байна. Тэд өнгөрсөн хугацаанд 115 хүний амь насыг авран хамгаалж 112 буцалтгүй нэрвдэгчдийг олж илрүүлжээ. Сүлж. Энэ бол Турк улсад болсон газар хөдлөлтөд очиж ажилласан Марта хэмээх нохой. Анх 2019 онд эрен хайх аврах чиглэлээр 180 хоногийн сургалтад сууж онцгой байдлын алба хаагч болжээ. Манай Марта их хурц цааштай. Ер нь бол тий айгүй бусад тухайд сэргэлэн. За одоо манай Марта энэ жил 8 нас хүрч байгаа. За хүний одоо насаар гэх юм бол биологийн настай тооцсон болон ойр 46 настай. Тийм нохоога. Тэгээ бусад нохоогоос арай онцлог нь гэх юм бол айгүй сэргэлэн зантай. Тэгээд альваа хүн рүү дайрахгүй айгүй нийтэж ялангуяа хүүхдүүдэд их дуртай. Эмэгтэй хүнд бас хайртай байгаа. Марта наримдал цуслан хаанвал дүүрэг тэрэлжид болсон үйл ажиллагаанд оролцсон. Хамгийн сүүлд Борнуур хөвсгөлд ажиллаад иржээ. Өндөр ачаалттай гэх юм бол нийслэлийн аврах ангийн нохоонууд маань их өндөр ачаалттай. Зуны цагаар ялангуяа нэг голд усны сэрэмжлүүлгээр явна тийм ээ. За тэгээд хүмүүсийг хүмүүсэд одоо олон нийтийн алба сурчлагын өдөрлгүүдээр их явна. За тэгээд өдрийн 4 цаг сургалтанд хамрагдаад 2 цагийн амралтанд 2 цаг амраад эргээд 2 цагийн сургалтанд ингэж гардаг. Ерөнхийдөө бол албаны нохойг байнгын ачааллуулж нэг сургалтыг нь явуулж авах бол стресс гэдэг зүйл нохойд байдаг. За тэгээд нохойг ерөөсө хөдлөхгүй удаан стресстүүлээд ах юм бол одоо өөрийгөө мэрэх, хазах, ойр орчныхаа ханыг самбардах тийм ээ, хуцах, уйлах зэрэг тийм үйлдэлүүд үзүүлдэг. За тийм болохоор ерөнхийдөө бол дасгал сургалтаа тасралтгүй явагддаг. Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа ноход 8 жил болоод гавьяаныхаа амралтад гардаг. Мартагийн хувьд энэ жил тэтгэвртэй гаргахч багаасаа энэ албанд өсөж хүмүүжсэн учраас албандаа үлдэх юм. Харин бусад нохтын хувьд тэтгэвртэй гарсан нохонууд гэхээр яг өөрсдийнхээ сургаж исэн эзэнтэйгээ хамт явдаг. Гэрт нь очдог гэсэн үг. Тэгэхгүй бол нөгөө нэг сэтгэл санаагаар унах, готрах, дараагийн өөр албаагчтай хамт ажиллаж чаддаггүй. Онцгой байдлын албаны ноход бусад ноходтой харьцуулахад эзэнтэйгээ амь нэгтэй болдог. Эзэн нь орхиод явсан нохойг дараагийн үйл ажиллагаанд оролцуулах боломжгүй болдог байна. Нохой хоолоо сойж, сэтгэлээр ундаг. Тиймээс тэтгэврт гарахдаа эзнийхэн гэрт очдог байна. Туул голыг дагсан хурдны зам барих тухай асуудал хийгээд голын байгаль экологийн асуудал мэрэгчлэнүүдийн дунд хурцаар яригдсаар байна. Манай сэтгүүлч Монгол Улсын их сургуулийн биологийн тэнхимийн ахлах багш дэд профессор Анарматай уулзаж тус төслийн байгаль орчны үнэлгээний талаар асууж тодруулсан байна. Юуны өмнө төслийн бичиг баримтыг хууль тогтоомжийн дагуу зах ёсоор бүрдүүлэх ёстой байсан. Хоёрдугаар байгаль орчин үзүүлэх нөлөөллийг нь наривчлан авч үзэх ёстой байжээ. Төслийн багийнхан шаардлагатай баримт бичиг болоод мэдээллийг дутууд болмог өгснөөс холбогдох газрууд наривчилсан бүрдүүлэлт хийж чадаагүй. Одоо бэлэн байгаа бичиг баримтын хүрээнд гэхэд төслийн байгаль орчны үнэлгээнээс өрөөд мэдээлэл авах боломжгүй байна. Мэргэжлийн үүднээс харахад энэ чиглэлд огт чанарын шаардлага хангаагүй байжээ. Байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна гэдгийг маш сайн судалж мэдхийн тулд нэлээд ултай суурьтай судалгаанууд хийгдсэн байх ёстой. За энийг бол нэг усны газрын дарга Батбаяр нь хэлжсэн тийм үү. За ингээ манайхаар бол ингээ зөвхөн ингээ ус ашиглах кемпинг дүгнэлт ингээ гаргуулсан за гэхдээ энэ маань өөрөө яг туулынхаа голдоо яг ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар судалгаа шинжилгээ бол гаргаагүй биднэрт энэ мэдээлэл өгдөг байна гэдэг зүйл. За тэгэхээр тэр мэдээллүүд нь одоо жишээлбэл байхгүй үед одоо юу гэдэг би ямар нэгэн байдлаар тэднэртэй танилцуулаг үед бол яг энэ байгаль орчинд ийм нөлөөтэй нөлөөгүй гэдэг асуудлыг бол мэрэгчлэн үний хувьд бол хэлэх нь бол зохисгүй гэж би харж байна. Яг энийг бол яг би нэг аливаа нэг байр суурь гэдэг өнцгөөсөө биш яг одоо юу гэдэг цэвэр мэрэгчлэн үнийхээ зүгээс харж байгаа. Түүнчлэн гол дагсан хурдны зам гэдэг нь барих нөхцөл хийгээд хаана баригдсан бэ гэдэг нь хоёр өөр асуудал болно. Өмнө хийснийг хуулахад зөв байдаг гэсэн үг биш. Өөр улсад болсон юм чинь манайд ч гэсэн шууд болно гэж муухарлан зүтгэж болохгүй. Тиймээс анханаас нь наривчдын судалж зөв дүгнэлт хийх ёстой байсныг онцлоо. Зүгээр л би одоо юу гэдэг бүр юу яхаа болил л да энийг мэрэгчлэн хүний зүгээр биш заяа. Зүгээр одоо иргэн хүний хувьд
Эргэн анармагийн хувьд одоо би хэлье те. Эргэн анармагийн хувьд бол би юу гэж хэлэх вэ гэвэл 200 мм тундас ундаг газрыг тэр 1000 мм хурд тундас ундаг газартай харьцуулаад тэгээд тэнд болж байгаа юм чи манад болох ёстой гэж муухарлан зүтгэн гэдэг бол асуудалтай л гэж хэлэх байна. Төслийг хэрэгжүүлсний дараа гол орчмын нөхөн сэргэлтэд асар их хэмжээний хөрөнгө мөнгө зардал шаардлагдан. Гэтэл байгаль орчны үнэлгээн дээр тийм хэмжээний мөнгийг огт тусгаагүй байгааг судлаач онцолж байна. Мөн дээр өгүүлсэн баримт бичигт арифметикийн алдаанаас агуулад үг үсгийн алдаа маш их байжээ. Ерөнхийдөө асар хариуцлагагүй хандсныг эрдэмтэн судлаач хэлж байна. Жанчуудаж Баттар, Живгэний Пауло, Пүрүсүрэн Малма, Ice Global. Үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Нийслэлийн төр захиргааны албан хаагчид эх 7 хоногоос эхлэн нэг өдөр захимаар ажиллана. Ингэхдээ байгууллагын хэвийн үйл ажиллагаа шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажиллахаар зохицуулжээ. Түүнчлэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 7 цагаас 8 цаг 30 минутад эхэлж 16 цагаас 17 цаг 8 минутад дуусгаар болсон байна. Скутер мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж автозам руу оруулна. Тодруулах бол моторт тээврийн хэрэгсэлтэй явган хүний замаар зорчихгүй, харин автозамын баруун талын хөвөөгөөр зорчино. Уг соёлыг хэвшүүлэхээр эхний ээлжинд баг тойрог хэсгийн 86 байршилд 185 алба хаагч ажиллах гэж байна. Нэг цагдаагийн алба хаагч нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар ажиллана. Олон нийтийн цагдаа нарыг тусгайлан сургалтад хамруулна. Төв зингэлдэх хүрээлэн жилийн туршид олон нийтэд нээлттэй байлгахаар шийдвэрлсэн. Энэ дагуу бям гарагаас эхлэн 30-ны хүртэлх хугацаанд өглөөний 7 цагаас оройн 19 цаг хүртэл нээлттэй байна. Хүмүүс алхаж, гүйж, дасгал хөдөлгөөнөөр хичээлэх, хүүхдүүд цэвэр агаарт тоглох, ахмад наснууд намгүй орчинд агаарлах боломжтой. Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын арбитрч хуульч Наран Булаг, Хонконгийн олон улсын арбитрийн шүүхэд ажиллаж байгаа анхны монгол мэргэжилтэн боллоо. Тус шүүх нь үндэстэн дамнсан корпорацууд, хөрөнгө оруулагчид болон өндөр үнийн дүн бүхий олон улсын маргааныг хянан шийдвэрлэдэг. Азийн тэргүүлэх дэлхийн 3 дахь том олон улсын арбитрийн шүүх юм. Энэ этгээгийн компани манай Когсжих нүүрсийг худалдан авах сонирхлоо илэрхийлж 5 толгойн нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавьжээ. Туршилт амжилттай болбол борлуулалтын шинэ гарц нэгдэх юм. Энэ этгэг улс нь гангийн үйлдвэрлэлээр хятад улсын дараа дэлхийн 2 дугаарт ордог. Манайд санал тавьсан Sale компанийн хувьд жилд 17 сая тонн Когсжих нүүрсийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Америк, Австрали, Индонез зэрэг улсаас импортлдог байна. Брэдэд 77 настай эмэгтэй ходоодонд хар чавганаас үүдэлтэй чулуу үүсснийг эмчнэр гарган авчээ. Тухайн эмэгтэй 1.5 чавга эзсний дараагаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Ходоодонд ургамлын гаралтай хоолны бөөм фитобизавр үүссэн. Ойролцоогоор 10 см-ийн хэмжээтэй байжээ. Энэ жил 3 дахь удаага ийм явдал гарч байна. Тиймээс хурмаа, чавга зэрэг жимсийг идэхдээ болгоомжтой байхыг эмчнэр анхааруулжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Ерөнхий сайд учрал нийслэлийн ерөнхий боловсролын 39 2 дугаар сургуульд тус ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнуудын төлөөлөлтөд уулзжээ. Уулзалтад оролцсон багш нар цалин, хувьсах зардалтай холбоотой асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна. Багш нар ипотекийн зээлд хамрагдахад хүндрэлтэй, банкнд төсөлд гаргахад орлого хүрдэггүй, нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн цалингаас нь тооцож олгодгүй байд. Цалин болон нэг сурагчдад ноногдох хувьсах зардлын ойлгомжгүй байдлыг бий болгосон засгийн газрын 53-225 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг ерөнхий сайдаас хүссэн юм а. Өмнөх сайдын үеийн гаргасан хоёр цалингийн системээс олгодог энэ маань бол маш их эрсдлийг дагуулсан. Тийм учраас энэ дээр бас шийдвэр гаргах төвшөнд Монгол Улсын засгийн газрын ерөнхий сайд маань нэрцсэн байна. Мөн манай боловсролын сайд маань салбартаа буцааж томилж ирээд бид бүхэнд энэ том хаварлаас аварж ухралтаас ухарцсан байсныг урагшлуулна гэж найдаж байгаа. Оронтой ярихаас илүүтэй хувьсах зардлаа яг таныг хэлдгээр
бодиттой болгомоор байна. Өнөөдөр тулгарсан асуудлууд нь шүү дээ. Айгүй олон эрх зүйн актууд яг хүчин төгөлдөр байгаа мөртлөө амаар шийдвэрүүд өгснөөс болоод өнгөрсөн эхний хичээлийн жилийн эхний асуудлууд гарсан байхгүй юу? Засгийн газрын 06 дугаар тогтоол байна 19 оны. Нөгөө хоол унааны зардлыг олгоно гэж засгийн газрын тогтоол заасан байж байхад тэрийг үндсэн цалин руу орууллаа гэж хэлсэн. Энэ дээр нэг асуудал үүссэн. Боловсролын салбарыг цалингийн нэг сүлжээтэй болгох, нэмэгдэл хөлс нөхөн төлбөр урамшууллыг нэмэгдсэн цалингаас тооцоолох зэрэг асуудлыг эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар хилцүүлэн шийдвэрлүүлэхийг ерөнхий сайд учрал боловсролын сайдын хамгаалалд үүрэг болголоо. Хувьсгал зардлын норматив одоо тогтоох энэ тогтоолоо өөрчлөв. Тэ. За энэ тогтоолдоо үндэслээд тэр 225 дугаар тогтоолоо одоо хамт оруулж ирээд нэг цалинтай болгоё. Одоо нөгөө тэнгэрт нэг л нар байдаг уг нь бол тэ. Одоо ингээд тэнгэрт бол нэг л нар байдаг. Багш нар бол 2 цалинтай, эмчнэр бол 2 цалинтай. Монголд бол 2 болсон шүү дээ. Төрийн бус байгууллагууд 2 болчиход шүү дээ. 2 спортын холбоотой. Монголд бол юм болго 2 болсон. Гэхдээ одоо нэг болох хэрэгтэй. Одоо цалин хүртэл 2 болчиход яах вэ? Уулзалтын үеэр Google-ийн дунд төвчний гэрчлэгээ 106 багш, 66 багшид агсан төвчний олон улсын гэрчлэгийг гардуулан өглөө. Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дэлхийн боловсролын стандартаа нийцэх Google Reference сургуулийн эхлэлээ тавьж 3 сарын эрчимжүүлсэн сургалтанд багш нарыг хамруулсан юм а. Манай улсын хүн амд хүүхэд залуучуудын эзлэх хувь өндөр, хөдөлмөрийн насны нийт хүн амын 40-оос 43% нь 16-аас 43 насныхан. Гэтэл ажилгүйдлийн төвшин Монгол улсын дундаж төвшнөөс 2.7%-аар их байна. Тэднийг ажилтны орлоготой байлгахад захим шилжилт онцгой нөлөөтэй гэж үзэж байна. Залуучуудыг захим шилжилтийн шинээр ажил орлоготой байлгах, сурч боловсрох сэдлийг өгөх зорилготой захим шилжилт ба залуучдын хөдөлмөр эрхлэлт форум боллоо. Форумоор залуучууд ажил амьдралын гараа, карьерийн хөгжил, төлөвлөлтөд хэрхэн бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтэд тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг хэрхэн даван туулах, нөөц боломжийг хэрхэн зөв удирдах, хиймэл оюуныг хэрхэн ашиглах талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Манай улсын ихтэй сургуулиуд хиймэл оюуханы хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулаад эхэлсэн байна. Монгол Улсын их сургууль дээр хиймэл оюун ухааны мэргэжлэр одоо бэлтгээд эхэлсэн байна. Шинжлэх ухааны технологийн сургууль дээрээс бэлтгээд эхэлчихсэн 3 дахь төсөлтөө хийх гэж байгаа тухай танилцуулж байна. Тэгэхээр бидний хувьд бол сургалтын хөдөлмөрийн засаглалынхаа нийлүүлэлт талаасаа их сургуулиуд манаас хиймэл оюун ухааны хөтөлбөрөөр залуучуудаас бэлтгээд эхэлж байгаа нь бол маш сайшаалтай. Тэгэхээр залуучууд энэ тодорхой академик сургалтаасаа гадна өдөр тутмынхаа суралцсан үйл ажиллагааныхаа хүрээнд өдөр тутмынхаа амьдралдаа энэ хиймэл оюун ухааны ур чадваруудыг эзэмшиж одоо өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх нь бас маш чухал юм а гэдэг бас өнөөдөр арга хэмжээгээр манай залуучууд ойлгож хүлээж авч байгаа хаа. Хиймэл оюуныг хэрэглэснээр залуучууд гэлтгүй бүх насны хөдөлмөр эхэлж байгаа хүмүүст олон давуу тал бий болно. Тиймээс үүнийг ашиглаж ажил амьдралдаа хэрэглэж сурах хэрэгтэйг оролцогчид ярьж байна. Нэгдүгээрт цаг хугацааг маш хэмнэх, богино хугацаанд их үр дүн үзүүлэх бүрэн боломжтой. Хоёрдугаар гэх юм бол боломж болцоонд байх юм бол бас монгол хүмүүс хэрхэн хиймэл оюун ухааныг цааш нь илүү сайн дэлгэрүүлж чадах вэ гэдэг бас бүрэн потенциалыг гаргаж өгөх тийм судалгаа мэргэжилтнүүд бас илүү олон болох боломжтой гэж харж байгаа. Хэрэглээний тал дээр бол одоо байгаа энгийн мэргэжилтнүүд бол нэмэлт чадвар болгож суралцаад явах шаардлага бол ер нь шаардлагатай болсон. Тэгэхгүй бол одоо бас хиймэл оюун ашигладаг ч юм уу те. Тийм гар аргаар хийдэг ажлуудыг бол илүү хэмлэнээс нь хөнгөвчж байгаа. Судалгааны талаас бол бэлтгэж эхэлж байгаа нь бол ер нь нэлээд сайшаалтай. Технологи хиймэл оюунтай өрсөлдөж биш, харин технологи хиймэл оюуныг ашиглаж ажилтай орлоготой, ажил бүр үнцэнтэй байх нь чухал болохыг форумын илтгэгчид онцолж байлаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль зэрэг 6 сургуулийн 1000 гаруй оюутан залуучууд оролцсон юм. Хиймэл оюухан дэлхийд өсрөнгөө хөгжсөн энэд манай улс ч гэсэн өөрийн гэсэн хиймэл оюуныг бий болгож хөгжүүлэх, ашиглах шаардлагатай байгаа юм а. Доржин Цэнginжо Евгений Паулов, Брюсселийн Марлма, Айст Глобал. Судлаач, цуглуулагч Бат сайхны Монголын шашин соёлын өв дурсгал цуглуулгын үзэсгэлэн Занаасрын нэрэмжит дүрслэг урлагийн музейд гарч байна. Үзэсгэлэнд Монголын шашин соёлын холбогдлолтой 800 гаруй үзмэр дэлгээгдэжээ.
Судлаач цуглуулагч Батсайхан Бурхны шашны холбогдолтой эдүлгийн зүйлсийг 30 гаруй жилийн турш цуглуулжээ. Түүний цуглуулгад шүтээн уран зураг, зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл бүтээл, Бурхны уран баримл зэрэг ховор эд зүйлс хадгалагдаж байна. Нэгэн үе буюу 70 орчим жилийн турш үүсгэгдэж байсан эдгээр зүйлс өнөө цагт ховордож түүх болж үлджээ. Ер нь бол Бурхан шашны одоо бүх дурсгал зүйлийг цуглуулна хэмээл маш олон төрөл зүйл бол байна. Минийх бол гол нь одоо шүтээний нэг хэдэн одоо зүйлүүдийг л гол нь цуглуулснараа онцлогтой. Тиймд бол одоо Бурханы зураг, тэгээ шашны зан үйлд хэрэгэлдэг одоо монгол зургууд, мөн одоо шавар Бурхан, сахиуснууд, барын хэвлэлийн зүйлүүд ингээд ийм зүйлүүд олсноор л онцлогтой доо. Судлаач цуглуулагч Батсайхан анх зоосон мөнгөн тэмдэгт цуглуулдаг байжээ. Харин цэргийн албанаас тэтгэврт гарсны дараагаар дур сонирхолтой хөтлөгдөн Бурхны шашны эдүлгийн зүйлс цуглуулж эхэлсэн байна. Түүний хэлж байгаагаар Бурхны шашин манай улсад 3-аас 4 үеийг дамжиж үүсч хөгжижээ. 4 дахь үе нь 1990-ад оноос хойш 70-ад жил завсарласны дараагаар эхэлсэн гэдгийг онцолж байна. Мөн тэрээр альва хүн цуглуулснаа хадгалах нь бус, нэгдүгээрт судлан ойлгож, ойлгосон тэр хэмжээгээрээ олон нийтэд үзүүлж харуулж ном бүтээл болох хэрэгтэй гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд өөрийн цуглуулсан цуглуулгаараа 30 гаруй номыг бодит зурагтайгаар өв соёл цуурлаар хэвлүүлснээс 6 номыг монгол бичгээр хятад, англи хэлээр бүгд найрамдах хятадаар дуулцаад хэвлүүлжээ. За энэ Батсайхантай бид нар багын найзууд тэгээд энэ их үзэсгэлэн гарсан гэхээр нь үзэж байна. Тэгээ нэртний эдлүүд, эртний одоо Бурхан таглийн зураг, хөрөг одоо маш сайхан үзэсгэлэн болсон юм байна. Тэгээ энийг одоо үзэж сонирхоод их баяртай явж байна. Энэ урд үеийнхаа хүмүүсийн шүтэж биширж ясан одоо Бурхан бүтээлийг харахаар бас тэр үеийн байдлыг өөрөө бас тусгаж авах их сайхан сонирхолтой байна л да. Энэ манай ангийн хүүхэд үзэсгэлэн гаргасан байна. Ямар их сайхан юм, ямар их Монголынхоо энэ их Бурхан шашны өв соёлыг ингэж тээж хадгалж яаж арчилж хамгаалж байсан болоо гэдэгт маш их сэтгэл дүүрэн байна. Их баярлж байна. Ангийнхаа хамт олонны өмнөөс баярлаад би 2 дахь өнөөдөр ирж үзэж байна. Мөн тэрээр өөрийн цуглуулгаас бусдад бэлэглэх дуртай. Тухайлбал Сүхбаатарын аймгийн Усаатны музейд 304 нэгж үзмэр бүхий, Монголын эртний зэр зэвсгийн үзэсгэлэн, Сүхбаатар жанжны холбогдолтой 100 гаруй тэмдэг медальон, Монгол улсын одон медалийн цуглуулга зэргийг бэлгэлжээ. Мөн өөрийн төрсөн нутаг Төвшин Ширээ сумын номын санд 400 гаруй ном, соёлын төвд иж бүрэг хэрэглэлтэй гэр, Усаатны зүүн холбогдолтой 100 гаруй үзмрийг тус тус бэлгэлсэн байна. Түүнчлэн Чингис хаан музей байгуулагдах үед Хүннүгүүийн морины алтан хударганы хэрэглэлийг бэлгэлдэж байжээ. Дашрамт дуртахад энэхүү үзэсгэлэн энэ сарын 20-ны хүртэл үргэлжлэн гарах юм байна. Жанчвтэрч Батэрч, Хөвигний Павлов, Пүрвсрэн Марлма, Ice Global. Хүүхэд багчуудаа дагаад аав ээжүүдийн дэсэн ядан хүлээдэг дэлхийн цирк манай оронд дахин буудаллаа. Тэдний нэгэн адил орон нутгийн мэрэгжлийн урлагийн байгууллага дотооддоо аялан тоглож байна. Драмын театраас 2 жүжигчин Бурайд улсыг зоржээ. Амралтын өдрөөр хайчхуу хамтдаа үзцгээе. Намар болж навчас шардан нас минь өтөж надаас чимэн ойдын холдох шиг. Рок-поп альтернативын урлагийн салбарт нэгэн шин цамаг буюу Пянз гарлаа. Бас ангарагт нээлттэй хийсэн тус Пянз 21 дуутай хос гэдгээрээ онцлог. Бас мод иргэдийг харуулж касет дагалдуулжээ. Одоо энэ касетийг чим 1990-ад онд л бид нар ч касетэн дээр хөгжим сонсдог байлаа шүү дээ. Одоо эргээд касет модонд орж. Дабл Пянз гаргасан хамтлаг тийм ч олон биш л дээ. Манай чон хамтлагийн дуунууд их гоё уянгалаг байдаг. Манай Дэрмэгийн хоолой бол их мэдрэмжтэй. Сэтгэлийг их гоё тийм мэдрэмжтэй гаргадаг дуучин гэж боддог. Best of Chon хос Пянзара чон хамтлаг 26 жилийн туршид хийсэн уран бүтээлээ ийхүү дүгнэлээ. Цаг хугацаа харсан шиг зултхан өнгөрсөн. Харин чиний асаасан дураа сэтгэл дурдуулдаг.
Дэлхийн цирк Монголд 2026 12 орны 70 орчим жүжигчид Нарлаг Монголын тайснаа 10 дахь жилдээ. Энэ удаад ямар зочир сонинтой ирсэн бол Монгол, Орос, Хятад, Чех, Израиль, Итали гэх мэтчлэн 12 орны циркийн жүжигчид бидний уриалгаар Улаанбаатар хотод ирсэн. За тэгээд өшөө дээрээс нь тодруулж хэлэх юм бол өмнө нь Дэлхийн цирк Монгол тоглолт маань зөвхөн Улаанбаатар хотод тоглодог байсан болвол энэ жилээс буюу 2026 оноос эхлээд маш олон орон нутгаас үзэгчдийн хүсэлт ирсэн. Энийг бид нар бас нэлээд нухацтай ач холбогдол өгөөд судалж үзээд төвийн бүсийн буюу Дархан хотод Дархан United Arena-д Дэлхийн цирк Монгол тоглолт маань ингээд аялын тоглолт маань үргэлжлээд ингээд явах ийм одоо сайхан завшаантай ажил маань одоо урагштай ингээд явж байна. Дэлхийн цирк Монголд 2026 тоглолтын ерөнхий найруулагчаар Оросын нэр талиалагч Юрий Никулины нэрэмжит Москвагийн циркийн найруулагч Дмитрий Чернов ажиллажээ. Үзэгчдэд ойртуулахын тулд Асан арена буюу хуучин циркийн байрыг сонгосон. Агаарын нислэг, акробат, тэнцвэр, жонглер, утасны тоглолт, гимнастик, элб, алиалагч болон сургуулилттай амьтад зэрэг нийт 8 жанрын дэлхийн шилдэг үзүүлбэр бүхий циркийн эхний тоглолт энэ амралтын өдрүүдэд болно. Дэлхийг хэрэн уран бүтээлийг толиулах тэдний нэгэн адил орон нутаг дахь манай мэрэгжлийн урлагийн байгууллагууд дотооддоо аялан тоглож эхэллээ. Говьсөнбөр аймгийн Дуубүжгийн Боржгон чуулга, Баг хангай, Налайх, Багнуур дүүргийн үзэгчдэд Боржгон нүүдэл 26 тоглолтоо сонирхоллоо. Тэд 40 хүний бүрэлдэхүүнтэй нүүдэлж явна. Улсын филармоны тоглолтын танхимаа тун завгүй байна. Өдөр алгасахгүй тоглолтог үе ирэн иржээ. Тодруулбал 18-нд мэрэгжлийн морин хуурын дөрвлийн олон улсын анх дугаар уралдааны гала тоглолттой. Тус байгууллагын морин хуур найрал хөгжмийн чөлөөгөн дөрвөлд зориулан уг уралдааныг анх удаа зохион байгуулсан нь морин хуурын дөрвлийн урын санг баяжуулж хөгжимчдийн ур чадварыг нэмэгдүүлж түгээн дэлгэрүүлэх зорилготой байжээ. Үргэлжлээд 19-нд тус байгууллагын симфони оркестр Агва, Шарав, Жансан Арав, Хангал, Бэлэг Жаргал, Насаг дөрч нарын бүтээлүүдийг ихшилүүлнэ. Өдөрдаачаар Батбаатар ажиллана. Соёлын төвөргөнд Дона фильмийн анхны тайзны бүтээл намайг дагуулад яваач драм. Төмөр замын чуулгын ганц хампалаас цагаан лавай чуулгын Nomadic Legend ардын урлаг өв соёлын тоглолт. Plaza Tower-т морин хуур чуулгын Horse Head Field ардын урлагийн тоглолт тус үргэлжилж байна. Түүнчлэн улсын 4 жижигэн эрдмийн театрт Австрийн хөгжмийн зохиолч Минкусийн Мэндисний 200 жилийн ойд зориулсан Дон Кихот бүжгийн жүжигийг тоглоно. Улаанбаатар театрт анир pop оркестроос санаачлан хэрэгжүүлж байгаа хөгжим хүүхдийн боловсролд хөтөлбөрийн хүрээнд Синемато тайлбарт танин мэдхүйн тоглолттой. Брэдинг драмын эрдмийн театрт Татьяна жүжигийн уншлаг явагдаж байна. Тус жүжигийн Евгений Онегины дүрд жүжигчин сэргэлэн Татьянад жүжигчин Зол Зянаар тоглоно. Тэднийг Брэдинг драмын эрдмийн театрын найруулагч Ариуна Ринчена өөрөө бичлэн ирж сонгон шалгуулжээ. Жүжиг ирэх 6 сард Брэдинг драмын эрдмийн театрт нээлттэй хийнэ. Ice Global амралтын өдрүүдэд болох урлаг соёлын зарим үйл явдлаас танилцууллаа. Эрхэм үзэгчдээ Ice Global мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.